асуух гэдээс асуултыг энэ цогцлмаа гишүүн асуучлаа л да. Үндсэндээ бол 2 тэрбум төгрөгийг энэ шинэ хөрөнгө оруулалтанд хийж байгаа нь бол үнэхээр туйлын хангалтгүй. Яг бодит хэрэгцээ нь 23 тэрбум байж хахад үндсэндээ тэр 23 тэрбумынх нь ердөө өстой амжгүй хамжгүй нэг чигчин чинийг энэ л одоо хийж хэрэгжүүлэх гэж байгаа юм байна л да. Яг бодит хэрэгцээг нь харах юм бол зүгээр л одоо тэр чинь нэг бараг унгарт байж байгаа нэг микроавтобус зөвхөн наа захын ямиг л ярихад нэг микроавтобус нь бараг л салгалж унах гэж байгаа микроавтобус байж байна. Тэгэл тэнцээ цоо шинээр одоо Беларусь одоо Абу Даби Дүшэ хаан чилээдэн элчин сайдуудын яамдуудыг бий болгож байна. За цоо шинээр бас Шанхайд шин дэтэгэ бий болгож байна. Гих мэтийн зүйлүүд ингээл хараад ахад яаж бид нар энэ 2 тэрбумда хөрөнгө оруулалтаа хийгээд өстой хойд хормоогоор урд хормоогоо нөхөж барьж байгаа л тэгэл уулзуулан байж л нэг юм болгох юм байна л да. Энийг нэмэх боломж олцоо байна. Уугасаа бид нар одоо нэгэнтээ төсвийг ярьж байгаа юм чинь уулан зөвхөн концессээр ярихад чинь тэнцээ увсад 120 хэдэн тэрбум төгрөгөөр нь ховдод бас нэг 30-40 тэрбумоор нь өгж байгаа юм чинь яагаад тэнцэнээс нэг баг сагийг гаргачих болдгүй юм бэ? Өшөө дээрээс нь зөвхөн одоо тэр нэг хинтийн бас тойргуудад бараг 149 тэрбум төгрөг зарцуулагдж байна гэж яригдаад байж байна. Гих мэтийн зүйлүүдээсээ бүгдээрээ ингээд аль нь тэргүүлэх аж холбогдолтой байна вэ? Аль нь тэргүүлэх биш аж холбогдолтой байна вэ гэдгийг ялгаж салгамаар байна. За хоёр дахь асуулт маань бол одоо энэ хилийн чандад байгаа монголчуудад иргэдэд туслах сан. Энэ бол ерөөсөө ялангуяа тэнцээ гадаадад байж байгаа иргэдүүдэд одоо өгдөг, нас ордог, тэнцээ өгдөг, зовдөг янз бүрийн асуудал тулгардаг. Тэр болгонд нь хаашаа ханддаг вэ гэхээр л энэ иргэдэд туслах сан руу ханддаг. Гадаадд хилийн чандад зорчиж байгаа иргэдийн тоо өдрөөс өдөр нэмэгдээл байна. Тэгж яхад энэ самбаа нь бол яг тэр хэмжээгээр л байж байна. Урд өмнө бид нар энэ олон улсын хамтын ажиллагааны сан бол 990 сая төгрөг төсөвлөгдөөд ээжсэн. Олон улсын хамтын ажиллагааны сангаар бол жижиг сажиг зохицуулалтуудаа бүх гадаад яам маш их сайн хийдэг байсан. Энэ нь бол Монгол улсын үнэхээр арчилсан нийгэмд бол тодорхой байр суурь эзэлж байгаа гэд харуулдаг байсан. Гэтэл одоо тэр маань ерөөсөө тэг болчихсон байна. Энэ иймэрхүү зүйлүүд дээр бид нар сангийн яам зөвхөн одоо энэ гадаад хэргийн сайдын багцанд биш өөр бусад зүйлүүдээр нөхөх боломж болцоо ер нь ямар байна вэ гэдгийг энэ бас нэг дахиж харахгүй бол эргэж харахгүй бол боломгүй байна. За батлан хамгаалах сайдын багцтай холбоотой нэг асуудлууд байж байна. За нэгдүгээрт одоо энэ инхийг сахиулах энэ Монгол улсын нэр хүндийг бас хамгийн өндөрт өргөж байгаа нэг ажил маань бол инхийг сахиулах үйл ажиллагаа. Энэ инхийг сахиулах үйл ажиллагаанд бид нар айлын талаас ч бас нэг тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө авдаг. За бид нар өөрсдөө ч гэсэн бас нэг тодорхой хэмжээний мөнгө оруулдаг. Энүүн дээр зардал мөнгө нь нэмэгдэж гин үү гэдэг асуулт байж байна. За хоёрдугаарт нь бол бид нар түрүү жил бас энэ зэвсэг техникийн шинжилтээр бас нэг тодорхой хэмжээний мөнгөнд дүн нэмэхээр оруулж ирж исэн. Үнэхээр юуг нь харахаар зэвсэг техникийн боломж болцоог нь харахаар бас одоо ийм тусгаар тогтнолсон улс гэж хэлэхэд бол ичвтер байгаад байна л да. Энэ зэвсэг техникийн шинжилэлт ямар хөрөнгө мөнгийг зарцуулахар байна вэ? За айл хизээний засгийн газраас шийдвэр гарчихсан 2 газар одоо Говьалтай болон Архангай аймагт бааз байгуулах тийм шийдвэр гарчихсан, цэргийн анги байгуулах юу гарчихсан байж байгаа. Тэр цэргийн ангид тодорхой хэмжээний санхүүжилт энэ байна уу? Энэчнээс харахад бол ямар нэгэн юм Оюун дөргишүнд 1 минут нэмж өгье. Энэ батлан хамгаалахын сайдын багцаас харахад бол тэнцээ ерөөс нөгөө 2 цэргийн ангин дээр ямар нэгэн шин санхүүжилтийн заалт бол харагдахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ засгийн газрынхаа шийдвэрийг та нар хэрэгжүүлэх юм уу үгүй юм уу? Хөрөнгө мөнгө нь байхгүй бол тэгвэл одоо хэрэгжүүлж чадах юм уу үгүй юм уу? Ингээл нэг шийдвэр гардаг ард талд нь хөрөнгө мөнгөөр баталгаажихгүй болохоор энэ нь өөрөө цаашаа явахгүй болчиход байна л да. Тэрүүн дээр сангийн яам бас ер нь яагаад ингээд засгийн газрынхаа шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаад байгаа юм бэ? За бас энэ орон нутгийг хамгаалах сан байдаг тий. Тэгэхээр тэр орон нутгийн хамгаалах сан дээр бол тодорхой хэмжээний хөрөнгө мөнгийг уулна тавьсан л байх ёстой. Гэтэл энэчнээс харахад бол ямар нэг дүн харагдахгүй байгаад байна. Тэрүүнийг яах
төлөвлөгөөтэй байна гэж холбогдох сайднараас нь ч гэсэн асуучи, сангийн яам ард тал дээр нь бас хариултаа өгөөрэй гэдгийг. За, сангийн амнаас эхэлчихэд нэг номер микрофон зүг. Нямагийн хол цаад эхлээ хариулж. Тэгээ зүг. За. Түрүүн би хэлсэн л одоогийн байдлаар манайхаас нэг 16 орчим мянган цэрэг дэлхийн олон оронд их эдэмч ажиллагаанд оролцоод явж байгаа. Энэ үйл ажиллагаа бол тэгэхээр манай Батлан хамгаалахын зэвсэг түвшний нэрийг Монгол улсын нэрийг дэлхийд гаргаа зогсохгүй ийм үйл ажиллагаанд бид нар идэвхтэйгээр оролцож байгаа учраас олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс нэгдсэн үндэсний байгууллага бусад хамтарч ажилладаг хандивлагч дэмждэг орнуудын зүгээс хүртэл буцалтгүй тусламж хөнгөлөлттэй зээлийг энэтэй уялдуулж өгдөг ийм хэмжээнд хүрсэн. Энэ үнийгээ тэр өгж байгаа газрууд нь өөрснөө хэлж байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо цэргийн үйл ажиллагаа биш. Ерөөсөө бас цэргийнхний зүгээс улс орны хөгжил дэвшилт оруулж байгаа тодорхой ийм өгөөчтэй ажил гэж харагдах ийм хэмжээнд очсон байгаа. За жилдээ орж ирсэн мөнгөөрөө бид нар тэрний дийлэнх нь бол яг цэргүүдийн нөхөн төлбөр, за бусад нь зэвсгийн нөхөн төлбөр, зохион байгуулалт ажлын нөхөн төлбөр гэхэд ингээд явдаг. Энэ мөнгө маань улсын төсөвт тусаад дотор нь одоо зөвшөөрлийн хөгжлийн сангийн цан дотор тусаад цаагаараа улсын төсөвт ингээд давхар тусаад явдаг. Энэ жилдээ бид нар бол мөн одоо нэг урд өмнө байсан хэмжээнд төлөвлөд явж байгаа. Зүгээр нэг бэрхшээл үүсээд байгаа сүүлийн үед нэгдсэн үндэсний байгууллагын өөрийнх нь санхүүжилт гишүүн орнуудынхаа татвар төлөлт удаашрж байгаатай холбогдоод удаашрдаг, хойшилдог, орж ирдэг мөнгө нь хүлээгддэг ийм зүйлүүд сүүлийн 2-3 жил нэлээд их гарч байна. Тэгээ энэс болоод одоо бол жишээ нь өнөөдөр ихэд манай инхийг дэмжлэгийн ажиллагаанд оролцож байгаа цэргүүдийн нөхөн төлбөрийн сүүлийн удирлуудын мөнгө орж ирээгүй л байж байгаа. Энэ нь өөрөө бидний төлөвлөх үйл ажиллагаагаа явуулахад их тон бэрхшээлээр учруулдаг. За энэ болвол бас тэр бид нар хуучин зэвсгээ одоо байгаа зэвсгээ ашиглуулсныхаа нөхөн төлбөрт авсан мөнгөөр зэвсэг техникийн шинжилгээ жоохон хэмжээгээр ч гэсэн хийж байгаа юмнууд бид гэхдээ энэ үнэхээр дутагдaltaй байгаа. За нэлээд олон оронтой бид цэргийн болоод цэрэг техникийн хамтын ажиллагааны гэрээтэй энэ гэрээнүүдийн хүрээнд гадаад харилцааныхаа шумаар нэлээд ажилласны үрдэнд бид нар сүүлийн үед явж байгаа манай одоо зэвсэг техникийн шинжилгээ юмуд бол үндсэндээ энэ шумаар л хийгдэж байгаа гэж хэлэхэд бол буруудахгүй үндсэндээ яг үндэл ийм шумаар явж байгаа. Тэгэхээр бид нар энэ улсын төсвөөс мөнгө тавиулах ажлаа хөөцөлдгийн хажуугаар гадаад харилцаагаа хөгжүүлэх дээр энэ Батлан хамгаалалт салбар их ч ажил хийж ирсэн билээ. Энэ намайг одоо сайд хийсэн хугацаанд бид нар бас нэлээд ажилласан. Тэгээ энэ л шугамар одоо үндсэндээ зэвсэг техникийн шинжилгээ хэмээг их бага хэмжээгээр шийдэж явж байна да. Одоо ингээд саяхан бид нарт нэгдсэн үндэсний байгууллагаас албан шаардлага ирсэн. 7 жил тутам одоо зэвсэг техникээ шинжлэх ёстой та нар гэдэг. Тэр хугацаа маань болж байгаа. Энэ жилээс эхлээд. За бид бас одоо төсөвт болоод бусад их усрээс энэ үнийг шаардсан хугацаанд нь хүссэн хэмжээгээр шинжилж чадахгүй байгаа учраас энэ манай төлбөр цаашдаа буурах ийм бас одоо эрсдэл байгаа гэдгийг бас хэлчихье. Бид нар одоо нэгдсэн үндэсний байгууллагын өмнө инхийг дэмжих ажиллагаанд инженерийн батлан оруулна гэдэг Монгол улс тухайн үед ерөнхийлөгччөд амлалтсан. Энэ чиглэлээр одоо юма бэлдээд байж гин. Гэхдээ энэ дээр бол бас л гадаад оронтой байгуулсан цэрэг техникийн хамтын ажиллагааны гэрээ хэлцээрийн шуманд л хийж байгаа. Харин энэ жилээс ноднонгоос эхлээд энэ бүтээн байгуулалтын ажил дээр цэргийн хүч зэвсэгчнийг нэлээд эрчимтэй оруулж эхэлснээс хойш манай барилга инженерийн цэргийн хүчин чадал бол ялангуяа техник талаас нь нэлээд одоо гайгүй бол. Нямагийн хол цаад 1 минут нэмжих. Гайгүй болж байгаа. Цаашдаа бид нэр энийг нэлээд хүч хэрхэг болох өргөжүүлэх юм зорилт тавьж байгаа. Саяхан засгийн газраас төрлийн цэрэг бий болохын асуудлыг зарчмын дэмжиж бид нар хууль эрхийн хүрээний асуудлуудыг яриа явж байна. Ийм бэрхшээлтэй байгаа. Зүгээр товчхон хэлэхэд бид нар жишээ нь энэ жил улсын төсөвт саналаа өгтөө 200
330 орчим тэрбум төгрөгөөр өгсөн. Одоо бол 261-ээр 295-аар засгийн газар дээр яригдаад явж байна. За энэ тэр зөрүүн дотор нь одоо саяын оюун дээр гишүүнээ хэлсэн тэр урд нь гассан засгийн газрын шийдвэрийн дагуу говьалтай ар хангааж шинээр цэргийн анги байгуулах. За мөн одоо оромтгийн хамгаалтын хууль гарсантай холбогдуулаад авч хэрэгжүүлэх нэлээд олон арга хэмжээнүүд Цогтоотор сайттай микрофон өг. За манай яамны хувьд бол бид нар байгаа төсвийнхөө хүрээнд тэрнээсээ давуулсан үр ашгийг Монгол улсад оруулж ирэхээр ажилладаг. Ямар ч үед аль сайдын үед энэ Монгол төрийн 90-ад оноос хойш шинэ гадаад бодлогын одоо орчинд бол гадаад яам ингэж ажиллаж ямар ч гэсэн Монгол улсын санхүүжилтийн галыг тасалчихгүй хүн шиг одоо 90-ад онд бол бүр боддоор Улаанбаатар хөлдөх эрсдэл аюул багт л тэн дээр одоо байгаатай бүр харьцуулшгүй бага төсөвтэй гадаад яамны хамт олон ажиллаж байхад энэ их сурвалжуудыг олж ирээл ингээл явж ирсэн. Тийм учраас бид нар бол одоо энэ төсвөө нэгэнт ингээл улсын их хурлаар батлагтаал явхад их байна бага байна гэдэг ямар нэгэн гомдол юм ярьдаггүй. Урт ажиллал явна. Энд нөгөө хилийн чанд байгаа иргэдийн сан дээр бол бид нар нэг ийм хэлмээр байна. Энэ сангийн хажуугаар боддоор гадаад яам өөрөө иргэдэд үзүүлээд байгаа үйлчлэгээ тусламж бол харагдахгүйгээр айгүй их байдаг шүү. Тэрийг бол та бүгд маань өөрсдөө сайн мэдж байгаа. Хамгийн энгийн жишээлд өртөхөд одоо Дулиан шууган болсон тэр нэг энтэгтэр болсон одоо хүүхдийн эмчилгээний асуудал дээр л ихэд боддоор одоо манай яамныхаа ажиллаж байгаа тэр хүүхдийн эмчилгээнд дээрээс бол $50,000 жишээлбэл хөнгөлт шууд тэр гэр бүлд аваад өгчөж байгаа байхгүй. Тэг гих мэт ингээд одоо энтгэгт үзүүлж байгаа, солонгост үзүүлж байгаа хүмүүсийн тэр айгүй олон хүмүүс одоо тодорхой хөнгөлтүүдийг үзүүлж байгаа. Эсвэл ингээд явж яхад нь тодорхой тусалцаа дэмжлэг үзүүлж байгаа. Энэ бүгдийгээ бол эн чинь нөгөө статистикт ордог. Түүнээс бол ардаа тэр хүрч байгаа хүртээмж бол их байдаг. Нөгөө талаасаа ярил одоо элчин сайд нарын диплом төлөөлөгчийн газруудын шугамар орж ирж байгаа оюутнуудад олгож байгаа цалин тэтгэмж одоо сургалтын цалин төлбөрийн асуудлууд гэх юм бол ахаал тэр чинь нөгөө энэ төсөвт бол ямар нэгэн байдлаар тусгагддаггүй болохоос биш бодит байдал дээрээ бол маш олон айлын хүүхдүүд л одоо баруун тус гараад сураал явж байгаа. Гэх мэт ингээд бид нар энийг наривчлаад би нөгөө гадаад бодлогыг эдийн засгжүүлнэ гэдэг бол яг ийм юмнуудаа тоон хэлбэрч шилжүүлж гаргаж сураа гэдэг ийм л юг нэвтрүүлсэн байсан. Тэгээд энэ дээрээ үндэслээд аваад үзвэл бид нар энэ төсөв маань их биш байсан ч бид нар бол ажиллаад явдаг. Одоо бусад яамдын төсөвтэй харьцуулахад бол гадаад яамны төсөв бол хамгийн бага төсөвтэй яам штэ. Манайх бол тий. За баярлалаа. Сангийн нэг номер микрофон дээр. За энэ дээр гişүний асуултанд хариулъя. Эхний асуудал энэ хөрөнгө оруулалтын асуудал. Тэгэхээр хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг бол бас сайжруулах шаардлага байна. Ач холбогдлоор нэрэмжлэх шаардлага байгаа гэдэгтээ санал нэг байгаа. Сангийн яам бол энэ дээр өөрөөсөө хамаарах ажлуудаа хийж байна. Би сая түрүүлсэн инжлээс бол бид нар шинэ журам нэвтрүүлээд, систем нэвтрүүлээд ингэ явж байгаа. За нийт зүгээр хөрөнгө оруулалтын хэрэгцээг хэлэх юм бол хэрэгцээ шаардлагатай гэж ирүүлж байгаа санал бол 16 их 80 орчим төгрөгийн ийм санал ирсэн инжлийн хувьд. 20 оны төсөвт санхүүжих дүн бол 1.6 их 80. Өөрөөр хэлбэл нэг ийм 10% орчим нь л одоо хэрэгцээ шаардлага гэж ярьж байгаагийн 10% нь бол төсөвт батлагдж төлөвлөгдөх орох ийм л боломжтой байна. Тэгэхээр гадаад яамны хувьд ч гэсэн бас тэр харьцаа хадгалагдаж байна гэж ойлгохдоор 23 тэрбумнаас 2 тэрбум
одоо ингээд орчихсон явж байна. За тэр концепттэй холбоотой юм та бас хэлж байна. Мөн ялгаагүй концепт дээр бол хоёр шаардлага тавьж байгаа. Нэгдүгээрт ажиллаа хийгээд дууссан байх хэвээр. Тэгээ энэ концептууд бол өмнөх засгийн газрын үеүүдэд хийгдээд ажил нь дууссан концептууд. Гэрээ энэ жил бол бид нар 657 тэрбум төгрөг төлөх концессийн үүрэг хүлээсэн байгаа. Эндээс бид нар эренбилж яагаад яг одоо ажил нь дууссан мөн түүшийн концептээр бас давхар ямар асуудал байгааг би бас гişүүд хэлэх хэрэгтэй байна гэхээр дараагийн том төслүүдтэй ингээд энэ нөхцөл юмараа уялдцсан. Хэрвээ энэ санхүүжилтийг өгөхгүй бол дараагийн одоо цэвэрлэх байгууламж гэдэг юм уу манай энэ стратегийн том ач холбогдолтой төслүүд дээр бас хэрэгжилтэнд асуудал үүсэхээр ийм төслүүдийг сонгож аваад ингээд нэг 300 тэрбум төгрөгийн концессийн төлбөрийг одоо төлөхөөс арга алгаа гэж 657 бас ингээд тавьсан байж байгаа. Тэгээд дараагийн асуудал бол та хэлж байгаа засгийн газрын шийдвэрийг яагаад биелүүлэхгүй байна гэж. Тэгэхээр засгийн газрын шийдвэр болоод энэ бусад холбогдох хуулиудаар бол төсөв санхүүтэй асуудлуудыг нэлээд шийдвэр гарч байгаа. Энийг бол энэ болгонд сангийн яамны санал бол бүрэн тусгагдахгүй байж байгаа. За зүгээр одоогийн засгийн газар дээр бол хэрв сангийн яам шийдвэр гаргаагүй бол асуудлыг хэлцэхгүй эсвэл шийдвэрлэхгүй гэдэг ер нь зарчмын байр суурь нэлээд харьцангуй хэрэгжээ явж байгаа. Түүнээс үшээр бол одоо бусад хууль батлагтай юм уу бус засгийн газрын шийдвэр гаргахтаа сангийн яам эсрэг санал өгсөөр байтал одоо шийдвэр гаргадаг тохиолдол зөндөө байгаа. Ийм учраас бол төсвийн боломжоор бүх шийдвэрийг одоо биелүүлээд явах юм боломжгүй байна гэсэн. За зэвсэг техникийн хувьд бол мөн тэр хоёр анги энтрийн асуудал бол мөн л засгийн газраар 3 удаа хэлцэхэд яригдсан асуудлууд яригдж байгаа л за ер нь боломжоор энэ жилийнхээ төсвийн хувьд бол сайд нар ярьж байгаа. За ийм асуудлуудаа эхний ээлжинд шийдчихье. Одоо тэгээд дараагийн удаа бол дараагийн асуудлаа шийдэх гэсэн ийм байдлаар энэ төсөв өргөн баригдсан байгаа гэдгийг хэлмээр байна. Оюун дараа гишүүн 1 минут тодруулъя. За ингээд нэг сая концесс ярьсан болохоор тэр концесс дээр нь яриад хай. Энэ барих шилжүүлэх концессыг ерөнхийдөө бол баг Эрдэнэ хотын засгийн газрын үед чи энэ ёстой хэрэггүй энэ бол хууль зөрчиж гэн хулгай хийж гэн ийм болохоор болохгүй дээ гэж ярьж ирсэн. Тэгж жагаад одоо болохоор гівгэнтх энэ барих шилжүүлэх концесс маань хэрэгтэй болоод ороод ирчихэж байна. Тэгэхээр үндсэндээ бол энэ хууль зөрчсөн юм бол байхгүй хулгай хийсэн юм байхгүй гэдгийг бол нотолчихж байна гэж би ойлгож байгаа. За хэрвээ тэгээд энэ барих шилжүүлэх концесс дээр ороод ирж байгаа юм бол нэг 10-аад ажил байгаа байхгүй юу? Алтай дарвын чиглэлийн зам дээр гэхэд чинь бараг 80 тэрбум төгрөг өгчөж байгаа. Тэгэхээр чинь оюу толгой цагаан сувраг дээр бол 2 тэрбум төгрөг өгчөж байгаа. Тэгсэн мөртлөөс одоо увсын тэр сонгон сумаас Хяргас нуурын 100 хаяа чиглэлийн зам дээр нь 130 тэрбум. Дахиад бас цасны цэнгэл дээр нэг 62 тэрбумыг өгчөж байгаа. Яагаад ингэж ялгамжтай энийг хандаад байгаа юм бэ? Бүх ажлууд нь дууссан. Нэг номер сангийн яам. За юу бол концесс асуудал ер нь бол үндэсний хөгжлийн газрын асуудал. Зүгээр манайд бол санал нь тэндээс ингээд бүрдлийн нэрээд орж ирж байгаа. Би танд түрүү хэлсэн энд хэд хэдэн зүйл хамгийн ихний авч үзэж байгаа асуудал бол гүйцэтгэл. Та хэлж байна. Би бол тэр нарийн төсөл бүрээр нь хэлж мэдэхгүй манай одоо хэрэв тодруулах шаардлагатай бол манай хөрөнгө оруулалтын газрын дарга төвдөн дөрж хариулах бах. Зөвхөн сангийн яамнаас барьсан зарчим болвол нэгдүгээрт гүйцэтгэл. Хоёрдугаар би бас танд түрүү хэлсэн дараагийн энэ том төслүүдийн санхүүжилттэй бас үр дагавар нь нөлөөлж болзошгүй ийм төслүүд бол эхний ээлжинд явагдах ёстой. Тэгээ гэрээнд заагдсан үүргүүдийн үүргээ хүлээгээд буцааж төлөх ёстой асуудлуудаа ингээд авч тавигдсан гэдэг ийм ерөнхий зарчмын ойлголттой байгаа. Төвдөө нэмж хэлэх үү? Нэг номерын микрофон 1 минутын хувьд өгчөө. За гүйцэгээ харуулчих. За тэгээд ажлаа хийгээ улсын комисс хүлээгээд бас эн чинь процедуртай юм байна лээ.
Зүгээр тодорхой грэний заалт байгаа, ажлын гүйцэтгэл байгаа, дараа нь улсын комисс бичиг баримтын бүрдэлгээд тэгээ бас он дараалал гэж юм байгаа хоо хувийн дээр гişүнэ. Миний бодлоор бол тэр цагаан сургууль бол нэлээд сүүлд баригдсан концепт байгуулагдсан концепт байх гэж ойлгож байна. Тэр өмнөх концептууд нь бол нэлээд өмнөх концептууд. Би бол нэг бүрчлэнгийн бол концептуудыг мэдэхгүй байна. Яг нэг үгүй хэлгээд. Зүгээр барьсан зарчим нь бол нэг бас том барьсан зарчмыг бол манай гişүүд бас сайн ойлгоорой. Бид нар Хятадын засгийн газрын хөнгөлөлтөө тусламжаар их том хамгийн одоо нэн шаардлагатай жишээлбэл цэвэрлэх байгууламжийн төсөл хэрэгжиж явж байна. Энэ цэвэрлэх байгууламжийн төсөл бол мянган сорилтын сангийн буцалтгүй тасламжийн Америкийн 350 сая доллартай яг уйчихсан. Хэрв Хятадын За гişүүлт асуулт асуулаа. За би нэг асуулт асууя да.